Сайн байна уу? Ирсээ суугаас мэдчилж байна. Энэ удаагийн сэдэв маш чухал шүү. Хэдхэн минут зориулаад сонссноор хүн хоорондын харилцааны гол хөрийг гартаа хатгах боломжтой болно. Орчуулан хүргэж байна. Авахгүйхийн ухаанаар хандна. За эхэлье. Таны хамгийн хайртай хүн чинь сэтгэлийг тань үл тоомсорлвол танд ямар санагдах вэ? Харилцагчийнхаа хэлсэн хатуу үгэнд гомдож, чиний хийсэн бүх хүчин чармайлтыг үүсгэж байгаа мэт мэдрэмжийг төвчж чадах уу? Бид гэр бүл гэдэг нэрийн дор бие биедээ найдаж амьдардаг. Тэр дундаа эцэг их үр хүүхдийн харилцаа хорууд хамгийн онцгой гэж хэлэгддэг. Гэхдээ тэр харилцаанд ч гэсэн нэг өдөр гэнэт харилцагч маань таныг үл тоож байгааг мэдрэх үед тэр өвдөлтийн жинг үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд байдаг. Өнөөдөр би танаас дараах асуултыг асуумаар байна. Хүүхдүүд нь эцэгийнхээ үл тоож байгаа нөхцөлд аав ээж нь ямар хандлагатай байх ёстой вэ? Мөн эцэгхийн чин сэтгэлийг ойлгуулж ухааруулах арга бий болов уу? Нэгэн сонсогч надад илгээсэн түүхийг танилцуулж яриагаа эхлэмээр байна. Тэрээр хүүхдээ удаан хугацаанд ганцаар өсгсөн ганц бие ээж юм аа. Нөхрөөсөө салсны дараа хүүтэйгээ хүнд хэцүү үеийг туулж хүүгээ амжилтанд хүрэхийн төлөө бүх хүчээ дайчилжээ. Тэрээр сургуулийн төлбөрийг нь олохын тулд илүү цагаар цагийн ажил хийж амьдралынхаа ихэнх цаг хугацааг хүүдэд зориулжээ. Гэтэл саяхан хүүгээсээ гэнтийн зүйл сонсоод ихэд цочирчжээ. Ээжээ та юу ч мэдэхгүй байж зүгээр л дуугаа байж бай гэсэн үгийг сонсоод олон жилийн турш босгосон бүх зүйл нь хоромхон зур нурсан мэт санагдав. Түүний бүх хичээл зүтгэл хүүд нь юу ч биш мэтээр санагдсан учраас тэрэ. Хүүгийнхээ энэ ааш зан хандлага хаанаас гараад ирвэ гэж ээж нь нэлээд шаналн бодлоо. Тэгээд хүүгийнхээ төлөө хитрхэн их зүйл хийснээ ухаарч өргөлж хүүгийнхээ санаа бодлыг хамгийн түрүүнд хүндэтгдэг байсан ч өөрөө энэ үйл явцад хүндлэгддэггүй байснаа ухаарчээ. Тэр хэлв. Би хүүгээ маш их хайрлсан болохоор өөрийнхөө нэр төр үн цэнийг алдсан юм шиг байна гэж. Энэ түүх олон эцэг эхчүүдэд танил сонсогдож магадгүй юм аа. Бид хайртай хүмүүстэй өөрийгөө зориулж тэдний төлөө бүх зүйлийг хийдэг. Гэвч үр дүнд нь бид хүндлэгдэх нь бүүхэл, заримдаа бүр үл тоомсорлогдож, гомдох нөхцөл байдалд хүрдэг. Одоо ийм нөхцөл байдалд бид юу хийх хэрэгтэй талаар ярилцъя. Энэ ээжийн туршлагаас сургамж авч философийн үүднээс шийдлийг олохыг хичээе. Ээж нь өөрийгөө золиосолж хүүгийнхээ төлөө бүхнийг хийсээр ирсэн. Энэ үйл явцад тэрээр хүүгийнхаа хэрэгцээг хангах гэж оролцсон ч үүндээ өөрийнхөө дуу хоолойг хэрхэн гаргахаа мартсан байна. Ийм нөхцөлд хүүхдүүд өөрийн мэдлгүй эцэгийнхээ зүгээр инхэл ёстой. Энгийн зүг мэтэр хүлээж авдаг. Ялангуяа зориулалт нь нэг талдаа хэтэрхий их байвал нөгөө тал нь талархал гэхээсээ илүү ингэх эрхтэй гэж амархан эндүрдэг. Та хэн нэгний төлөө чадах бүхнээ хийж, хариуд нь талархал биш, хайхрамжгүй, үл тоогдох мэдрэмжийг авч байсан уу? Тэр үед бид яах ёстой вэ? Зориулаад үл тоомсорлогдвол эцэг их гэсэн хүндлээ яаж дахин сэргээж авах вэ? Эхлээд ээж нь хүүдээ хатуу хэл тогтох ёстой байсан. Хайр бол болцлгүй амлалт биш, харин харилцан хүндлэх үйл явц байх ёстой. Философч Кант хэлэхдээ хүн хизээч хэрэгсэл байх ёсгүй, зориг байх хэрэгтэй. Эцэгчүүд өр хүүхдийнхээ төлөө зүгээр нэг золиос болон үлдэх ёсгүй. Хүүхдүүд эцэгийнхээ хувь хүнийхээ хувьд хүндлэх үүрэгтэй. Саяын жишээнд гарсан ээж хүүгийнхээ үгэнд маш их гомдсон ч өөрийгөө тунгаан бодож чухал шийдвэр гаргажээ. Тэрээр хүүтэйгээ ярилцахаар шийдэв. Хүүтэй ингэж хэлв. Би чамд хайртай бас чиний төлөө маш их зүйлийг зориулсан ч чамд үл тоогдож хүндлэгдэхгүй бол тэр хар удаан үргэлжлэх боломжгүй. Хүн эхэндээ энэ үгийг сонсоод эвгүй байсан ч ээжийнх нь нухацтай хандлага хатуу өгсөн түүнийг өөрийнхөө үдлүүдийг тунгаан ботход хүргэжээ. Ээж нь гомдож шархсан сэтгэлээ нуугаагүй. Гэвч үүнтэй зэрэгцэн хүүгээ буруутгах, дургуйц гэхээсээ илүүтэй ярилцаж асуудлаа шийдэхийг хүссэн хандлагыг харуулжээ. Энд хамгийн чухал зүйл бол эцэгхийн хүүхдүүдэд сэтгэлээ хэрхэн илэрхийлж байна гэдэг чухал. Олон эцэг эхчүүд хүүхдээ ямар ч болцлоггүйгээр хамгаалах юм уу? Эсвэл эсрэгээр нь хатуу зэмлэхийг сонгодог. Гэхдээ хамгийн эрхэм зүйл бол хүүхэд аав ээжийнхээ мэдрэмжийг ойлгож, үйлдэлийнхээ үр дагаврыг мэдэрч байх явдал. Таны хувьд ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ? Та хүүхдээ хэдийг хайрлаж байхдаа ч өөрийгөө хамгаалах шийдвэрийн бодолтой байж чадах байсан уу? Энэ удаад өөр нэгэн жишээгээр эцэг хүүхдийн харилцаанд хүндэтгэлийг хэрхэн сэргээх талаар бага зэрэг наривчлан авч үзье.
Бата бол гэр бүлийнхээ төлөө бүх амьдралаа зориулж шаргуу хөдөлмөрсөн аав юм. Хүүхдүүдэд дутх зүйлгүй амьдруулахын тулд тэрээр чадах бүхнээ хийсэн. Тэр дундаа том хүн Батагийн бахархал хамгийн их хүлээлттэй байдаг нэгэн. Гэвч хүн их сургуульд орж бие даах болсноор тэр хоёрын хооронд үл үзэгдэх зай үүсч эхлэв. Хүн айжимдаа автагаа ярих сонирхолгүй болж үл тоомсорлож буй хандлага ажиглагдах болов. Бата хүүгийнхээ энэ үйлс гомдсон ч өөрийгөө буруутгаж асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй дуугай байжээ. Тэгтэл нэг өдөр хүүгийнх нь ганцхан үг зүрхийг нь бүр мөсөн эмтэлж орхилоо. Аава та яасан хуучин шиг үзэлтэй юм бэ? Одоо ямар нийгэм гэдгийг мэдхүү. Юу ч мэдэхгүй бай зүгээр л дуугай байж болохгүй юу гэж. Бата хүүгийнхээ хүйтэн хөндий элэг доогтой хэлсэн өнгө аясыг хараад маш их доромжллыг мэдэрчээ. Тэр шүнжин бодсны эцэст маргааш нь хүүтэйгээ элен далангүй ярилцахаар шийджээ. Тэрээр хүүдээ хандан. Чи намайг юу гэж бодсон ч би чамд хайртай гэх үнэн өөрчлөгдөхгүй. Гэвч би чиний хүндлэлийг хүртэх эрхгүй хүн үү? Өнөө хүртэл миний туулсан цаг хугацаа чиний хувьд ямар ч утга учиргүй зүйл үү? Эдгээр үгийг сонсоод хүн жаахан сандарсан ч удалгүй тайвнаар өөрийнхөө үгийг хэлв. Аавынхаа өөрт нь хүлээсэн хүлээлтэнд хүнд ачаа мэт дарамтыг мэдэрч энэ түүний дургуслыг хүргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Бата хүүгийнхээ яриаг сонсож байхдаа өөрийнх нь хандлага бас асуудалтай байгааг ойлгов. Тэрээр хүүдээ сэтгэлээ элен далангүй илэрхийлсэн ч хүүгийнхаа байр суурьгч бас ойлгохыг хичээлээ. Энэ яриагаар дамжуулан тэр хоёр бие биедээ сэтгэлээ баг багаар нээж эхэлжээ. Бата хүүдээ хэд их хүлээлт үүсэхийн оронд түүний сонголтыг хүндэлж хэрхэн дэмжиж байхыг сурахаар шийджээ. Хүн аавынхаа амьдралыг илүү гүн гүнзгий ойлгож түүнд хүндэтгэлтэй хандах болжээ. Энэ хэрэг зүгээр нэг эцэг эх хүүхдийн хоорондын зөрчилдөөн биш. Харин бие биенийхээ үзэл бодол хүлээлтийг өөрчлөхөд ямар их гүн гүнзгий ойлголцол харилцан яриа хэрэгтэйг харуулж байна. Эцэгчүүд хүүхдүүдэд болцсгүй хараар хайрлахын зэрэгцээ. Өөрсдийгөө хөндлүүлэх хэрэгтэй оршин тогтнол гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол харилцаа улам бүр хазааж эцэст нь хоёр талдаа гомдлын мэдрэмжийг үлдээнэ. Та бүхэн Бата шиг нөхцөл байдалд орвол ямар сонголт хийх вэ? Өөрийгөө хамгаалахын тулд хатуухан хэлж чадах уу? Эсвэл гомдсон сэтгэлээ чимээгүйхэн нууж харилцаагаа хадгалахыг хичээх үү? Дараа нь энэ асуудлыг философийн үүднээс авч үзэнгээ амьдралдаа хэрэглэж болох сургамжуудыг судалж үзье. Ялангуяа философч Кантын онолоор ёс зүгээр дамжуулан хүн хоорондын харилцаанд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хадгалахын чухлыг судалъя. Кант хэлэхдээ хүний хизээч зүгээр нэг арга хэрэгсэл гэж үзэж болохгүй. Харин үргэлж зоригтой хандах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ бүх хүн төрөлхтөн төрөлхийн нэр төртөө заяагдсан бөгөөд бусдын ойлголтоос үл хамааран хүн бүр өөрийн гэсэн нэр төртөө үнцэнтэй гэсэн үг. Энэ зарчим нь эцэг хүүхдийн хоорондын харилцаанд чухал сургамжийг өгдөг. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийгээ өөрийн хүлээлт хэрэгцээг хангах хэрэгсэл гэж хардаг бол харилцаа угаасаа гажуудсан байна. Хүүхэд эцэг эхтэй хүндэтгэлгүй хандвал энэ эцэг эхийнхээ нэр төрийг үүсгэсэн үйлс гэж үзэж болно. Нөгөөтэйгүр хүүхдээ хэд их хүлээлт тавьж эсвэл хүүхдээ өөрийнхөө гайхуулах хэрэгсэл мэтэр боддог эцэг эхчүүд хүүхдийнхээ нэр төрд халдаж байна. Эцээцэст эрүүл харилцаанд бие биенээ бие даасан эрхэмсэг оршихуй гэж хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Бид өмнө сонсон Батагийн тухай яриаг эргэн санацгаая. Хүн аавыгаа энэ нэрэн үеэс хоцрогдсон хүн гэж үл хүндэтгсэн. Гэвч аав нь хүүдээ сэтгэл хөдлөлөө үнээр нь илэрхийлэхийн зэрэгцээ. Хүүгийнхээ яриаг сайн сонсож харилцан бие биенийхээ нэр төрийг дахин баттгахснаар тэдний харилцаа шин шатанд агсан. Энэ үйл явцад хамгийн чухал зүйл бол аль нэг талд бүрэн бууж өгөх юм уу? Эсвэл чив чимээгүй байсан явдал биш ээ. Яриа нь хоёр талынх байх ёстой бөгөөд бие биенийхээ бодол санаа, мэдрэмжийг нухацтай авч үзэх хандлагыг шаарддаг. Тэгвэл бидэнд эдгээр яриаг хөшөөрөг болгох ямар ухаалаг аргууд байж болох вэ? Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлт автахгүй, нөгөө хүнийхээ яриаг дуустал нь сонсох. Сэтгэл хөдлөлттэй нөхцөл бусдын санаа бодлыг буруу ойлгох юм уу? Эсвэл өөрийгөө хамгаалах механизмыг амархан ашиглах гээд байдаг. Гэвч харилцан яриаг амжилттай явуулахын тулд нөгөө хүний хэлж буй зүйлийг гуйлахгүйгээр ойлгохыг хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийгөө хүндлэх хандлагыг хадгалах явдал. Харилцагчийн үг таныг өвтгөж байсан ч
өөрийнхөө нэр төр үн цэнийг хамгаалах нь чухал. Энэ сэтгэл хөдлөлөө нөгөө хүн дээр шулуухан хэлхийн зэрэгцээ уурлаж бухимдан тесрэхгүй байх нь зөв. Бата хүүдээ. Би чамд хайртай. Гэхдээ чи бас намайг хүндлэх хэрэгтэй гэж хэлсэн нь энэ зарчмын тод жишээ юм аа. 3 дугаарт. Ярианы зорилгыг тодорхой болгох явдал. Зүгээр л нөгөө хүнээ ятгаж өөрийн байр сууриа тулгах гэж оролдохын оронд бие биенийхээ байр суурийг ойлгож эрүүл харилцааг сэргээхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ зорилго тодорхой бол харилцан яран шаардлагагүй сэтгэл хөдлөлийг багасгаж бүтээл чиглэлд шилжих болно. Кантын онолын ёс зүйн нэр төрөө хадгалахын зэрэгцээ өөртөөгөө болон бусдад хэрхэн харилцах талаар чухал ойлголтуудыг зааж өгдөг. Энэ зарчим зөвхөн эцэг эх үр хүүхдийн харилцаанд төдийгүй хүн хоорондын бүхэл харилцаанд хэрэгжүүлж чадвал бид бие биенийг гүн гүнзгий ойлгож хүндэтгэх үндэс суурийг тавьж чаднаа. Сэтгэл судлаач Маршал Розенбергийн санал болгосон хүчлийн бус харилцааны арга нь үүнийг ойлгоход маш хэрэгтэй ухтхан юм аа. Хүчлийн бус харилцаа гэдэг нь харилцагч руугаа дайрах буюу буруутгахгүйгээр өөрийн мэдрэмж хэрэгцээгээ шударга элен далангүй илэрхийлэх мөн нөгөө хүний байр суурийг хүндэтгэх харилцааны арга хэлбэр юм аа. Энэ арга нь зөрчилдөөнтэй нөхцөлд ч гэсэн харилцаагаа сайжруулах боломжийг нээж өгдөг. Ялангуяа эцэг хүүхдүүдийн хооронд үүсч болзошгүй үеийн ялгаа хүлээлтээс үүдэлтэй зөрчилдөөнийг шийдвэрлэхэд үр дүнтэй байдаг. Эхлээд хүчлийн бус харилцааны гол зүйнийг авч үзье. Нэгдүгээрт ажиглалт юм аа. Энэ нөгөө хүний зам байдлыг боддоор харж дүгнэлт тайлбарыг өгүүлсэх явдал. Жишээлбэл хүүхдээ чи миний үгийг огт тоодоггүй гэж хэлхийн оронд үгийг тань үл тоомсорладаг бол миний хэлсэн үгийг сонсоод хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг хараад би үл тоогдож байгаа мэдрэмж төрж байна гэж хэлхэн дээрээ. Энэ арга нь харилцагчийг өөрийгөө хамгаалах хариу үйлдэл үзүүлэхээс сэргийлдэг. Хоёр дахь нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм аа. Яг юу мэдэрч байгаа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Энд хамгийн чухал зүйл бол хариуцлагыг шилжүүлэхгүйгээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаагаа ойлгуулах явдал. Өмнөх жишээг эргээд харахад чамаас болж уурлаад байгаа юм биш. Чамайг хариу өгөхгүй болохоор бухимдаж үл хөндлөгдөж байгаа мэт мэдрэмж төрж байна гэж хэлэх юм аа. Ингэвэл харилцагч нь эцэгхэн зөвхөн тэднийг шүүмжлэх гэж оролдоод байгаа зүйл бус. Өөрийн мэдрэмжээ шударгаар хуваалцахыг хичээж байна гэдгийг ойлгоход туслана. 3 дахь нь хүслээ илэрхийлэх явдал. Өөрийн үйлдэлүүдийг бус харин хангахыг хүсч буй хэрэгцээнийхээ талаар ярих хэрэгтэй. Жишээлбэл миний үгийг нухацтай сонсож намайг хүндэлж байгаа мэт мэдрэмж төрүүлбэл баяртай байх болно гэх мэтээр хэлбэл харилцагч маань энэ хэрэгцээг ойлгож зан төлөвөө тохируулах боломжтой болно. 4 дахь нь хүсэл тавих. Тодорхой хэрэгжүүлэх боломжтой хүсэлтүүдийг гаргах. Цаашдаа намайг хүндэлж харьцаж бай гэх хийсвэр шаардлагын оронд намайг ярахад миний нүд рүү харж хариу өгөөсэй гэж хүсэж байна хэмээн тодорхой арга хэмжээ авах боломжтой хүсэл тавих хэрэгтэй. Хүчлийн бус харилцааны энэхүү техник нь зөрчлөөнийг шийдвэрлэхээс гадна бид бие биенийхээ мэдрэмжийг илүү гүн үнцгий ойлгож хүндэтгэх харилцааг бий болгодог. Дээр дурсан Батагийн ярианд ч энэ аргыг хэрэглэж болно. Тэр хүдээ сэтгэлгээ байдлыг үнэнчээр илэрхийлж, хэрэгцээгээ тодорхой хэлж, тэр тал дээр арга хэмжээ авах хүсэл гаргасан бол энэ яриа илүү үр дүнтэй байх байсан. Гэхдээ үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь тийм ч амар бишээ. Ялангуяа эцэг хүүхдийн харилцаанд удаан хугацааны туршид бий болсон хүлээлт, сэтгэл хөдлөлийн эдрэн харилцаанд саад болох хүчин зүйл болдог. Тиймээс эдгээр ярианы ур чадварыг сурах нь байнгын дадлаг, төвчээр шаарддаг. Өөрийгөө эргэн харж нөхцөл байдлыг нөгөө хүнийхээ өнцгөөс харахад өөрийгөө сургаж дадлагжуулах нь чухлаа. Одоо би сонсож буй хүмүүсээс асуумаар байна. Сүүлийн үед хүүхдүүдтэйгээ ярилцахдаа харилцагчийнхаа мэдрэмж хэрэгцээг хэр их ойлгохыг хичээсэн бэ? Мөн өөрийн сэтгэлээ хэр үнэхээр илэрхийлснээ бодоод үзээрэй. Эдгээр асуултаар дамжуулан өөрийнхөө тухай тунгаан бодож илүү сайн яриа өрнүүлэхэд туслана. Дараа нь бид энэ ярианы техникт практик дээр хэрхэн ажилладаг талаар тодорхой жишээн дээр авч үзэх бөгөөд харилцааны гүн үнцгийн байдлыг хэрхэн сэргээх талаар ярилцсанаа. Энэ удаад бид хүчлийн бус харилцааг бодит байдал дээр хэрхэн ашиглаж болохыг тусгаалan авч үзье. Эхлээд нэг эцэгхийн тухай танилцуулъя.
Энэ эцэг их ахлах сургуулийн хүүтэйгээ харилцахдаа хэцүү байсан. Хүн гэртээ ирээд минь дусч үгүй, бараг л ярьдаггүй байжээ. Сургууль болон дамжаа руугаа явж ирэх хооронд богинохон яриа өрнүүлж, зарим өдөр нь бүр огт юу ч ярилгүй өдрийг өнгөрөөдөг байлаа. Хүн тэднийг үл тоож байна хэмээн бодож, эцэг нь улам их сэтгэлээр унаж байв. Тэгэд нэг өдөр аав ээж нь хүүтэйгээ нууцтай ярилцахыг оролдов. Гэвч ярианы эхлэл шүмжлэл байлаа. Чи яасан том толгойтой юм бэ? Аав ээжигээ ингэж үл ойшоодог хүүхэд байдаг юм уу гэж. Энэ нэгэн хүү илүү өөрийгөө өмөөрөхөд хүргэсэн бөгөөд эцэст нь хоёр тал сэтгэлийн хөөрөлд автсан хэрүүл маргаанаар төгсөв. Энэ байдал эцэгт нь бухимдал төрүүлсэн ч харилцааныхаа хэв маягийг эргцүүлэн бодох боломжийг олгожээ. Аав ээж хоёр нь сүүлдээ хүчиллийн бус харилцааны арга барил суралцаж түүнийг ашиглахаар шийджээ. Дараа ярилцахдаа өөрсдийн сэтгэл хөдлөл хүсэл тэмүүлэлтэд анхаарлаа хандуулахыг хичээжээ. Чи гэртээ ирээд юу ч хэлэлгүй хажуугаар өнгөрөхөд би жаахан ганцаардаж уйтгар гунигтай байх юм аа. Чамтай илүү ойр дотн ярилцахыг хүсэж байна. Гэртээ орж ирэхдээ минь дустай дуушуудаа орж ирж болох уу гэж. Аав ээжийнх нь ярианы өнгө аяс илэрхийлэл өмнөхөөсөө мэдгэдэггүйц өөр болов. Хүүн ихэндээ хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ч хэд хоногийн дараа аажмаар өөрчлөгдөж эхэлжээ. Гэртээ ирээд цөөн үгээр мэдчилж, заримдаа эцэг эхтэйгээ сургууль дээр болсон явдлыг хуваалцдаг болов. Хэдийгээр өөрчлөлт нь тэмч гайхалтай биш байсан ч эцэг нь хүүтэйгээ харилцах харилцаа нь аажмаар сэргэж байгааг мэдэрч байв. Энэ жишээнд бид хүчлийн бус харилцааг хэрэгжүүлэхэд харилцагч маань тэр дороо өөрчлөгддөггүйг харуулж байна. Харин үүнийгээ тууштай хийж үргэлжлүүлбэл нөгөө хүндээ өөрчлөлийн үрийг суулгаж чаднаа. Энэ аргын гол түлхүүр нь нөгөө хүн таны чин сэтгэлийн мэдрэмжийг ойлгуулж, өөрийнхөө зам байдлыг эргэн харах боломжийг олгох явдал юм аа. Өөр нэг жишээ болгон бага ангийн охинтойгоо зөрчилдөөнөөр шийдэж чадсан залуу ээжийн туршлагаас хуваалцъя. Охин өөрийгөө цэвэрлээгүйс болж ээжтэйгээ байнга зөрчилддөг. Ээж нь охиндоо "Чи яагаад ийм залхуу юм бэ? Энэ өрөө яг л gaхан хороо шиг байна" гэж удаа дараа хэлжээ. Охин нь ээжийнхээ үгийг сонсон ч өөрийгөө цэвэрлээгүй бөгөөд зөрчил үргэлжилсээр байв. Нэг өдөр ээж нь хүчлийн бус харилцааг хэрэгжүүлэхээр шийдэв. "Чиний өрөө маш эмх замраагүй байхад надад эвгүй мэдрэмж төрөх юм аа. Өөрийгөө цэвэрхэн байлга бол илүү тухтай, аз жаргалтай байх болно гэж би бодож байна. Өнөө ороо хамт энэ өрөөг цэвэрлэх үү?" гэж ээжийн сэтгэлийн үнчээр илэрхийлж охиндоо тодорхой хүсэл тавьжээ. Охин ээжийнхээ өнгө аясаас өмнөхөөсөө өөр халуун дулаан уур амьсгалыг мэдэрч өөрийгөө янзалж эхлэв. Цаг хугацаа өнгөрөхөд охин бусад өрөөнүүдийг ч бас цэвэрлэх зуршилтай болжээ. Энэ туршлага нь ээж охины харилцааг илүү ойртуулах боломж болсон байна. Энэ хоёр тохиолдолд хүчлийн бус харилцаа нь зөрчлөөний шийдвэрлэлийн зэрэгцээ, харилцааг засах, бэхжүүлэх хэрэгсэл болж чадна гэдгийг харуулж байна. Эцсийн эцэст ярилцах арга нь нөгөө хүнийг өөрчлөх хэрэгсэл биш. Харин бие биенийхээ мэдрэмжийг ойлгож, эерэг харилцааг бий болгох үйл явц гэдгийг бид санах ёстой. Эцэст нь философч Руссогийн хэлсэн үгийг эргэн саная. Хүн эрхчлөөтэй төрдөгч хаа сайгүй дөнгөтэй байдаг. Бидний харилцаан дахь дөнгөн заримдаа харилцааны буруу арга байж болно. Эдгээр хүлээсээс салж бие биенээ ойлгох гэсэн оролдого нь жинхэнэ эрхчлөөг олох зам биш гэж юу? Одоо бид харилцан ярианы арга барилаас давсан нөгөө хүнийхээ сэтгэлийг гүн гүнзгий ойлгох хандлага, байр суурийн талаар ярилцах болно. Нөгөө хүнийхээ бодлыг ойлгоход хамгийн чухал зүйл бол сонсох хандлага. Сонсох нь зүгээр л харилцагчийн ярьж буй зүйлийг сонсохоос гадна түүний яриагүй зүйлийг хүртэл уншихыг хичээх явдал юм аа. Олон хүмүүс ярилцаж байхдаа нөгөө хүнээ өнгөцгөн сонсож дараа нь юу хэлэх тухайгаа бодож суудаг. Энэ хандлага нь жинхнээсээ ойлгоход саад болж ярианы чанарыг бууруулдаг. Сонсох хэний алхам бол харилцагчийнхаа мэдрэмж, хэрэгцээг таних хүсэл юм аа. Жишээлбэл хэрэв найз чинь "Чи намайг байнга л үл тоож байгаа юм шиг санагдаж байна" гэж хэлвэл түүнийг зүгээр л буруутгахын оронд найзынхаа энхүү илэрхийлэн хэлж буй мэдрэмжийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Найз нь үл тоогдож буй мэдрэмжийг авч ганцаардл уйтар гунигтай байх магадлал өндөртэй байна гэсэн үг ээ. Энд хамгийн чухал зүйл бол найзынхаа хэлсэн үгэнд өөрийгөө өмөрөхөөс илүүтэй. Хэрэв чи тэгж мэдэрсэн бол үнэхээр сэтгэл чинь хэцүү байсан байхаа. Би илүү сайн ойлгохыг хичээх болно гэж харуулах нь зөв. Сонсох өөр нэгэн элемент бол шүүмжлэхээ болох явдал.
Хэдий үг хэлэгэнд бүдүүлэг төгс бус байсан ч харилцагч өөрийгөө илэрхийлэхэд нь засах гэж оролдохгүй байх нь сайн. Шүүмжлэх хандлага нь нөгөө хүнийг өөрийгөө өмөрөхөд хүргэж тэдний хэлэх гээд байгаа шудраг нин угийн илэрхийлийг хаачих боломжтой. Харин харилцагчийн хэлэх гээд байгаа зүйлд анхаарлаа хандуулж хэлсэн үгэнд хүндэтгэх хэрэгтэй. Үүндээ нэгэн хосод зөвлөгөө өгөх явцдаа сонсхийн хүчийг баталж чадсан юм аа. Нөхөр нэгтэртэй түүнд хангалттай анхаарал хандуулгүй гэж боддог. Чамд үргэлж ажил чинь чухал биз дээ. Би үргэлж сүулт нь байдаг шүү дээ гэж хэлв. Эхнэр нүунийг сонсоод шууд л өөрийгөө өөрчлөх гэж оролцсон ч зөвлөхийн хэлснээр хэсэг зогсон нөхрийнхөө үгийг бүрэн сонсохоор шийджээ. Эхнэр нөхөртөө ингэж хэлв. Чам тэгж санагдсан бол үнэхээр уучлаарай. Ямар нөхцөл тэгж санагдсныг тодорхой хэлж болох уу? Эхнэрийнхээ өөрийнхөө сэтгэлийг нь хүндэлж байгааг хараад нөхөр нь баг багаар сэтгэлээ нээж эхлэв. Тэрээр шаардлагатай үед эхнэртэйгээ ярилцахыг хүсдэгч боломж том баг байдаг хэмээн тодорхой тайлбарлав. Энэ яриаг сонссноор эхнэр нь түүний үйлдэл нь нөхөрт нь хэрхэн нөлөөсөн талаар илүү гүнзгий ойлголттой болжээ. Хосууд бие биенийхээ хэрэгцээг ойлгосноор харилцан ярианы илүү эрүүл арга замыг олж мэдсэн. Сонсгын зэрэгцээ харилцагчийнхаа сэтгэлийг ойлгох бас нэг чухал зүйл бол мэдэрч буй сэтгэлийн илэрхийлэл юм аа. Эмпати гэдэг нь зүгээр л хэн нэгний хэлсэн үгийг сонсож толгой дохихоос илүүтэйгээр тэдний мэдрэмжийг жигнэсээ ойлгох явдал. Жишээлбэл найз чинь чамд сүүлийн үед хэцүү байна гэж хэлэхэд "Аа, тийм үү" гэж хариулах нь мэдэрч буй сэтгэл биш ээ. Харин үнэхээр хэцүү цаг хугацааг өнгөрүүлж байгаа юм байна. Би ч бас энэ мэдрэмжийн талаар баг зэрэг мэднэ гэж хэлбэл найз нь чамайг ойлгож байна гэж бодох болно. Хүчлийн бус харилцаа нөгөө хүний үг, үйллийн цаанд байгаа мэдрэмж, хэрэгцээг ойлгоход чиглэдэг. Энэ хандлага нь сонсох, мэдрэх гэсэн хоёр тэнхлэгээр дамждаг. Бид харилцагчийнхаа бодлыг ойлгохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй шалтгаан нь маш энгийн. Хүн хоорондын харилцаанд хамгийн чухал зүйл бол өөрийн байр сууриа хатуу батлах явдал бус. Харин бие биенээ чин сэтгэлээсээ ойлгож энэ үйл явцад харилцан итгэлийг бий болгох нь чухлаа. Сэтгэл зүйч Карл Рожерс үнээсээ сонсож өгөхөд харилцагч маань өөрийн яриагаар дамжуулан өөрийгөө эдгэхэд тусалдаг гэж хэлсэн байдаг. Энэ бид бие биенээ ойлгох гэж оролдохоо хизээч зогсоож болохгүйг тодорхой харуулж байна. Өнөөдрийн мэрэгэн ухааныг энэ хүргээд төгсгөё. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.